дуртай хайрласаар нар шиг гийгүрдэг хүн ихэнхэн үрсийнхээ төлөө игэлгүй ихийг туулсан хүн ингэр зүрхэндээ ширсэн өгн эрхэм хайраар дүүрэн байдаг эрхэм хүндэд инээ нар ээжүүд хайртай үрс эрхэм хүндэд жочид тавтандээ энэ сайхан өдрийн мэндийг айлтхан мэдчилээ. Хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Баян онгор сумын засаг даргын хамгааллын газар, аймгийн нийтийн намын хамтран эмээ ээж бие хэмээн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа лээ. Халуун дулаан арга хэмжээндээ хуран цугларч, 3 үеийнхээ холбоог бэхжүүлэх амьдралын хэв маягийг үн цэнтэй хүмүүс болон эмээ ээжүүд ачлал сайхан та бүхэндээ хүндэтгэлийн сайхан арга хэмжээндээ эрсэнд нь дахин боловсруулъя. Эмээ нар минь бол гэр бүлийн төвш тулгуур баган амьдралын их дуршлаг ухаан биеийн балай билээ. Тэдний минь сургаалууд инэрл хайрын үргэлжлэн ээжүүд бид өхөн билээ. Харин ээжүүд минь хонгорхон үрсээ өсгөх алтан бүрэн байдаг. Бяцхан үрс нь энэ бүх хайр итгэл найдварын үргэлжлэн билээ. Өнөөдрийн энэ арга хэмжээ бол гэр бүлийн холбоо баттгаж үр хоолчтой аз жаргалтай халуун дулаан дурсамжийг үлдээх сайхан өдөр болж байгаа нэ. Ингээд энэ арга хэмжээг нээж үг хэлнэ хэмээн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга мэд баяр таныг хүндэтгэн өгтөө. Баян онгор сумын засаг даргын хамгааллын газрын дарга мөн бат таныг хүндэтгэн өгтөө. Баян онгор аймгийн нийтийн намын сангийн дарга Төвшин чим таныг хүндэтгэн өгч байна. Энд хүрэлцэж ирсэн хөөрхөн бүцэн огтуултаа болон түүний ээж эмээ нарт өнөөдрийн арга хэмжээ Баян онгор аймгийн төлөөлөл мэрэгжил уурч чадвар авьяас хэлгээр манлайдан оролцож байгаа. Та тавиан хэлгээд Баян онгор сумынхаа нийт ард иргэдийнхаа нэрийн өмнөөс та бүхэндээ энэ гарч байгаа модон байгаач илгээрээ энэ хамт төлөөлөл төвшин хамтан баг ирүүлэх төвшүүлж байгаа таатай байна. Та бүхний энэ уралдаан тэмцээнд амжилт баярлалаа. Сайн байцгаана уу? Ихэм сайхан ээжүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүүчүүд та бүхэндээ саяхан болж өнгөрсөн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах Мартин аймгийн гигэн баярын мэндийг цагаан сарын мэндийгтэй хамтдан үзэж байна. Өнөөдөр бид нийгэмд сайн сайхныг гэрэл түгээх, гэр бүлийн үн цэнийг ойлгуулах, үнэхээр үр хөвгтэй өсгөж хүмүүжүүлж төрд дараагүй төр хэрэгтэй хүнийг бий болгож байгаа амьдралаа гэгэн сайнаар авч явж байгаа бусдад дандаа сайн бүхнийг түгээж идэх эрхэм сайхан ээжүүд эмэгтэйчүүд охид бүсгүүчүүдийг алдаршуулах тэднийг нийгэмд сурталчлах та нар шиг ийм сайхан өнөр өтгөн гэр бүлийг бий болгохыг залуу хойч ирээдүйдээ мэдрүүлэх энэ ажлыг Баян онгор сумын засаг даргын хамгааллын газар Баян онгор аймгийн нийтийн намын сантай хамтран зохион байгуулж байгаадаа баяртай байна. Нийгэмд бид нар хүссэн ч хүсээгүй ч сошиал ертөнцөөр бие биенийгээ муулах, жичлэх, сайнасаа илүү саар бүхнийг түгээд дэлгэрүүлэх ажлууд бидний хүссэн ч хүсээгүй ч хийгдэж явж байгаа. Энэ бүгдэд одоо бид нар илүү гэгээлэг зүйлийг хийхийг зорж байна. Өнөөдөр гэгэн сайхан бүхнийг нийгэм түгээхийг зорж байгаа. Аливаа зүйл гэмэлийн хүчирхийлэл их байна. Эцэг нь охиноо хүчинжээж гэдэг юм ийм хар мэдээ бол хаасаагүй бид нар сонсдог. Харин энэ ээж, энэ эмээ, энэ охин ийм сайхан ажилсаг, ийм гэгээлэг, ийм хүмүүжлэлтэй, ийм ёс зүйтэй, ийм ёс хандлага зүйтэй сайхан айлын нэр хүндтэй айлыг авч яваа ийм сайхан хүмүүсээ гэдгээр бид нэр илүү олон зүйлийг, олон муу сар зүйлийг байхгүй болохын төлөө та бүхнийхээ оролцоотойгоор энэхүү арга хэмжээ хийж байгаа. 2025 он бол Монгол орнд хүүхдийн байгууллага үүсч өгсөн түүхт 100 жилийн ой. Энэ ой хүрээд бас энэхүү арга хэмжээ би эдгээр байгууллагуудаараа хамтран хийж байгаагаас баяртай. Бас нэгэн баяртай мэдээг дуулгахад Баян онгор аймаг хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан 30-ыг 30 энэ нийгмийн ажилтнтай болсон
болсон. Эдгээр бас нийгмийн ажилтнууд маань ч гэсэн өнөөдөр энэхүү арга хэмжээнд хамтран зохион байгуулж байгаадаас баяртай байна. Монгол улс хүүхэд гэр бүлийн нийгмийн ажилтан 833-ыг одоо бий болгож бүхэл аймгийн төвүүдийн багуудад одоо нийгмийн ажилтнуудаа болсон нь бол нийгэм чиглэсэн, гэр бүлд чиглэсэн үйлчлэгийг илүү одоо хүндээ хүргэсэн үйл ажиллагаа болгох зорилтыг агуулж байгаагаараа онцлог юм аа. Тэгээд энэ сайхан ээжүүд, эхчүүд, эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүд та бүхнээрээ үргэлж бахархах болно. Та бүгдтэйгээ өшөө олон сайхан гэр бүлүүдийг сурталчлах, өшөө олон сайхан гэр бүлүүдэд сайнаар нөлөөлөх ажлыг мандалнаа. Та бүгдтэйгээ хамтарч ажиллана гэж та бүгдийг уриалж байна. Баярлалаа. Ихэн та бүхэндээ баярлалаа. Ингээд та бүхэндээ нэмжлэгээ төвшүүлэхээр хүүхдийн Тэмүүжин театрын дуучин Ариун сан маань жаргал юмсан ээж дугаар нэмжлэгээ төвшүүлэхээр хүрэлцэн иржээ. Огтон асгая.
их амжилт хүсье. Бид бүхэн энэ арга хэмжээндээ салбар бүрийн төлөөлөл болсон мэргэжил ур чадвараараа өвлүүлсэн багталт эмэгтэйчүүдийн 3 үеийн төлөөллийг оролцуулахаар зорьсон билээ. Эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлж байгаа гэр бүлийн 3 үеийн төлөөлөл оюуны спортоор хичээлэн амжилт гаргаж бусдаа түгээн дэлгэрүүлж байгаа оюунлаг гэр бүлийн 3 үеийн төлөөлөл өв соёлоо дээдлэн дэлгэрүүлж өвлүүлсэн уран гэр бүлийн 3 үеийн төлөөлөл боловсролын салбарт ажилладаг соён гэгэрүүлэгч гэр бүлийн 3 үеийн төлөөлөл Монголын уламжлалт сурын харваагаар гарамгай мэргэн цолтой өвдөгч гэр бүлийн 3 үеийн төлөөлөл за мөн хүмүүнлэгийн үйлс хувь нэмрээ оруулсан хүмүүнлэг гэр бүлийн 3 үеийн төлөөлөл за мөн хүчний байгууллагт эмэгтэйчүүдийн манлайлан ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон 3 үеийн бас оролцуулсан байгаа. Мөн эрүүл мэндийн салбарт ажилладаг эмчийн төлөөллийг оролцуулах байсан боловч эмч маань нэг ажилтаа байсан учраас хараахан ярьж амжаагүй. Ингээд төлөөлөл болсон 3 үеийн төлөөлөл болсон мундаг эмэгтэйчүүдэд зориулсан та бүхэндээ мэндчилгээ төвшүүлэхээр Сокосико сургуулийн 5-ын Б ангийн сурагчид маань хүрэлцэн ирсэн байгаа. Ингээд 5-ын анги багштай 5-ын Б ангийнхаа сурагчдыг хүлээн авцгаая. Сурагчдаа сургууль хөтөлбөрийн өндөр амжилтыг хүсэн өрөөё. Ингээд та бүхнийхээ өмнө ганх үеийн дүгэр сүрэнгийн хүнд итгэн урьж байна. Та бүхэнд жонон харын явдал хэмээн сайхан аяллуугаар мэндчилгээ төвшүүлэх болно.
Үүнийхээ өмнө эрүүл идэвхтэй амьдралын хэм маягийг түгээн дэлгэрүүлж байгаа гэр бүлийн төлөөлөлт авсан хүмүүсээ танилцуулахад таатай байна. Имээ цагаан бэндийн Манчиг маа. Охин Эрдэнэ очрын Чулуун. Зээ Мянмар сүрэнгийн Батцэг. За Батцэг маань амийн нийтийн номын сангийн уншигч юм өгт байгаа. Маш их гэлдэг номтой сайхан нөхөрлсөн юм хүмүүс байгаа. За ингээд та бүхнээсээ бас танилцуулсан юм чинь бас та бүхнээсээ хүсэх зүйл байна. Хоол хүнс аюулгүй байдал одоо алдагдсан энэ цаг үед хор тарих болсон үнэхээр асуудалтай байгаа энэ үед одоо эрүүл зөв хооллолт болон одоо эрүүл амьдралын хэм маягийг түгээн дэлгэрүүлэхэд одоо ер нь бэрхшээлтэй байдгүй. За бидэнд бас сайн туршлага, сайхан зүйлээсээ бас бид бүхэнтэй хуваалцах байхаа. Чулуун гişтэй нэг хамт төрж. За. Бүгдээрээ сайхан энэ өдрийн мэнд хүргэе. Гайхалтай сайхан урилгыг намайг энэ олон сайхан хүмүүс дундаас тоож өгсөнд баярлалаа. Өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа Баян Хонгор сумын засаг даргын хамгааллын газар, Баян Хонгор аймгийн гэр бүл хүүхэд хөгжил хамгааллын газрын эрхэм сайхан хамт олон, за мөн нийтийн номын сангийн эрхэм сайхан хамт олондоо халуун талбартай илэрхийлээ. Ажлын гялалзсан сайхан амжилтыг нийт ээж октоодынхаа өмнөөс хүсэн өргөё. Үнэхээр сайхан байна. Ээжтэйгээ охинтойгоо хамтдаа байхдаа бас дурсгалын зураг татуулж энэхүү сайхан хөгжсөн нийгэмд одоо юу гэдэг зургийн хайснаа за телевизийн дэлгэцнээ мөнгөрж үлдэнэ гэдэг бол бас ховорхон тохиол гэж бэлгшээж бас талархаж байна. Миний ээжийг цагаан бэндийн Манчиг маа гэдэг 9 хүүхэдтэй айлыг дээрээсээ 3 дахин. За тэгээ одоогоор сайхан 9-үүдээ сайхан бүтэн байгаад нас талархдаг. За энд юу талархдаг гэхээр сайхан имээдээ сайхан өөдөө талархдаг. За би өөрөө айлын том миний ээж аав хоёр гэр бүл болоод 4 сайхан хүү төрүүлсэн. 2 охин 2 хүүтэй, 4 хүүхэдтэй айлын ууган хүүхэд. За би өөрөө 3 хүүхэдтэй. 1 хүү, биш 1 охин 2 хүүтэй. Тэгээд сайхан 3 хүү төрүүлсэн бол магадгүй өнөөдрийн үйл ажиллагаанд ирэхгүй байх байсан байна. Бурхан намайг шагнаад сайхан охин заяасанд нь талархдаг. За ингээд миний хувьд одоо энэ жил 40 насыг хүрч байна. Автын инженер мэрэгжилтэй, за боловсролын зэрэгээр бол магистрийн зэрэгтэй, мэрэгжлийн боловсролын салбарт дасралтгүй 14 жил сайхан ажилласан. За тэр Гавьяатаг шахуугийн чимгээ гэж эрхэм хүмүүс энд сууж байгаа эрхэм хүмүүсийн эгчин, за дүүн, миний хайртай Брутта багш гэсэн эрхэм сайхан хүчрхэг эмэгтэйчүүдийн гар дээр их сургуулиа төгсөж ирээд өнөөдрийн энэ зогсож байгаа чуука бүрэлдэхэд бас том хоёр нэмэр орсон эрхэм сайхан хүмүүс гэж тэр хүмүүсийн тэр сайхан хамт олныг гэж зүрхсэтгэлдээ дандаа хайрлаж дээлж явдаг. За тэгээ өнөөдөр энэхүү сайхан үйл ажиллагаанд урагдах гол шалтгаан юу болсон бэ гэхээр миний ээжээ аав хоёр хүүхэд байхаас минь хэлэхдээ нэг хэдхэн зүйлийг цагтаг байсан. Тэр нь юу гэхээр хүний нүд рүү хараад үгээр тод хэлээд дөвшин сайхан мэндэлж сураа гэхэд за хүнтэй их сайхан мэндтэй болстой явж гэж. За дараагийн нэг зүйл нь юу гэхээр ямар ч гой сайхан зүйл байсан тухайн хүний зөвшөөрөлгүйгээр огт хүрч болдгоо маа гэж буруу зүйлээс бас ингэж холдуулж байсан байна. Тэгээд бас нэг зүйл нь юу гэхээр ер нь эмэгтэй эрэгтэй гэлтгүй хүн ерөөсөө бүх зүйлийг чаддаг байх хэвээр. Хөдөөний ажлыгч, төвийн ажлыгч те Монгол ахуй амьдрал өрнөж байгаа тэр бүхэл газар бүхэл зүйлийг чаддаг байх хэвээр шүү гэж ингэж өсгөж хүмүүжүүлсэн. Тэгээ миний хувьд бол одоо юм болгондоо бас оролцож байгаа гэдэг. Тэгээд мэргэжлийн боловсролын салбартаа багшаас ахуулаад хяналтын менежер хүртэл ажиллаад за одоо бол 21-р зууны дэлхийн хүн амын одоо яалтгүй чиглэл нь болоод эргэл туцалтгүйгээр дэлхийн хүн төрөлхтөн ийшээ ороод байгаа wellness-ийн салбар буюу эрүүл идэвхтэй амьдралын хэм маягийн салбар руу ороод одоо ингээд 5 жилийн маань ойролж байна. Ингээ явж байна. За мөн энэхүү сайхан хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газрын гэрлэх ёслолын ордон гэж энэ гайхалтай сайхан газар залуу сайхан хосуудынхаа гэрлэлтийн батлахын сайхан ажлыг хийдгээ. Ингээд энэ бүх ажилдаа маш их талархдаг. За тэгээ амжилт клубыг зохион байгуулад өнөөдөр 5 жилийнхаа ойр тэмдэглэхэд бид нэр 3 сарын 22-23-нд бас сайхан тэмцээн зохион байгуулах гээд олон эмэгтэйчүүдийг спортоор хичээллүүлэх, олон эмэгтэйчүүдийн цагийг зөв болгосон өнгөрүүлэх, багаар ажиллах чадварыг нь сургах, хамтдаа бас ялж ялагдах тэр мэдрэмжийг бас мэдэрч сурах ийм ажлыг хийх гээд ингэ явж байгаа. За тэгээд миний ээжи одоо 64 нас хүртэндээ тэгээд 57 настай анх ээж хоёр
жингээ хасах зорилгоор дасгал хийж эхэлсэн. Тэгээ ээж маань бол бараг 90 кг шүргэж явсан. Өглөө хүүхдээ өргөж өгөөл одоо ээжтэй ингээд хүүхдээ харуулгаад очихоор ээж нь дурчин шин унтсан бай ингээд гар бадараад гэл яна ээж эмзэг аваа үзүүлэхүүгээр хэрэггүй нэг юм хэлчихвэл нөгөөдгөө бодсаар агаад хугацаанаас өмнө яваад өгнө гэл ингээд. За тэгээ одоо яах юм бол та ээж маань одоо ингээд өвдөөд ин гэдэг бол одоо бидний хувьд бол асар хүнд шүү дээ одоо ээжигээ өвдөхийг тэгээ өвдөж байгаа гэж сонсно гэдэг бол тэгээд 10 жилийн дараа охиныхоо дүү бол 3 дахь хүүгээ төрүүлэхдээ би 85 кг болж жин нэмээд тэгээ яах вэ надад энэ таалагдах байсан учраас жингээс хорлох хийгээд тэгээ ээжигээс бодсонгүй л дээ өөрөө ихлээр жингээ хасаах юм байна тэгээд учир нь олох юм байна гэсэн чинь жингээ хасах явцдаа ээжийн гар утууд батараад байгаа чинь хооллолтой холбоотой юм байна. Амьдралын хэм маягтай холбоотой юм байна. Тэгэхээр хөдөлгөөн хийх юм бол хоолыг зохицуулах юм байна гэх. Ингээд ээжнээ санал тавьсан 6 сар гуйсан ээжигээ ээж жингээ хасахгүй таны над гар батараад байгаа чинь зүгээр болохгүй юм байна. Хоолоо зохицуулахгүй болохгүй юм байна гэд. За ингээд ээжтэйгээ хамтдаа одоогоос 5 жилийн өмнө жингээ хасах гэж хоёулаа оролцоо хийж эхэлсэн маань өнөөдөр амжилт гэдэг клубыг үүсгэн байгуулад салбар 7 клуб 8 клубтэйгээд за ингээд салбарын насны ястай жинжингийн бүгчүүд гэдэг шиг олон сайхан бүсгүйчүүдийг илүү жингээсээ салах, эрүүл мэндийн чанараа сайжруулах, илүү сайхнаар өөрийгөө мэдрэх, за тэгээ элэг бүтэн хамтдаа эрүүлэр урт наслах боломжийг олгох энэ сайхан ажил руу эргэж буцалгүй орсон байдаг юм аа. Тэгээд клубын маань бас төлөөлөл танаа тийм манай клубын зочдоос бас энд ирсэн байна. Тэгэхээр нэг л зүйлийг энэ ажлыг хийгээд 5 жил болох хугацаанд ойлгож харж байгаа. Хүү ерөөсөө энэ амьдрал дээр ирээд буцахтаа яах ёстой бэ гэхээр эрүүл байх хэрэгтэй байна, элэг бүтэн байх хэрэгтэй байна. За энэ л ерөөсөө ад жаргал юм байна. Хин нэг магадгүй ээж намайг өгдөөд гэдгийг хизээ сэтгэл тайван байхгүй. Ээжийг би биеийн жилээр хэд хизээдээ би сэтгэл тайван байж ажилдаа төвлөрч чадахгүй. Эсвэл үр хүүхдээ өвдөх юм бол энэ мэдрэмж биднэрт аим шиг. Ингэхээр ерөөсөө эрүүл байхад бол эд хөрөг сонирм биш юм байна. Ирэх мэдээ сонирм биш юм байна шүү дээ. Тэ ахмад шал сонирм биш юм байна. Хамтдаа харин ястаа олсон борцог талхаа хувааж идчихээр инээд алдаад хамтдаа сууж яхах жаргал юм байна гэх. Ингэж ойлгосон үднээс олон сайхан ээж охид бүсгүйчүүдийг эрүүл идэвхтэй амьдралын маяг руу уруу татаад явж байгаа. Тэгээд олон сайхан бүсгүйчүүд илааршиж одоо би бол итгэн гэж хэлж чадахгүй. Зөвхөн хоолтын зөвлөх учраас за мэдээж хүн илүү жингээ хасаад ирэхээр эрүүл мэндийн чанараа сайжирдаг юм байна. Ингээд ирэхээр илүү их хийж бүтээх эрч хүч төрдөг юм байна. Ингээд ирэхээр нийгмийн оролцоо сайжрах юм байна. Ингээд ирэхээр нийгэм бид нар сайн сайхныг түгээж чадах юм байна гэж ингэж ойлгодог. За тэгээ бас нэг зүйлийг хэлчихээр яриагаа дуусгая. Тэгээд миний энэ хийж байгаа ажил би одоо хийж байгаа ажлаараа багтахтыг миний ээж нь миний хийж байгаа ажлыг бас далд маркетинг болдог. Яагаад тэгэхээр хүүхд 63 4 настай ээж ингэж дасгал хийж болдог юм уу? Тэ миний ээж 25 кг жиг хассан. Хассан жингээ одоо ингээд 5 жил хадгалаа явчих. Өдөр болгон ээж хоёр хамтдаа 4 цаг 40 минутаас босоод хэдийнэ 5 жилийг өнгөрөөч гэж болдог юм байна. Эрт тунтахстай байна. Сэтгэл зүй сайхан өөдрөг байх хэрэгтэй байна. Хоолой сайхан зохицуулах юм байна. Хөдөлгөөн хийх юм байна. Тэгээ ээж маань ингээ клубт явдгаараа яадаг вэ? Үе тэнгийнхаа сайхан хүмүүс нөлөө бариад болоод ээжийг маань хараад клубт маань нэг жингээ хасах хүмүүс зөндөө байдаг. За мөн дээрэс нь ээж хоёрын бидний хийж байгаа энэ ажил цаашдаа бүр улсын дөсөн төрөлд хамаатай юм байна. Энэ та буюу хөнгөлтэй юм авч явдаг хүмүүс. Жингээ хасаад ирэхээр далд нь хөдөлгөөн байждаг. Ингээд ирэхээр эмийн санд ойчлохоо байгаад эмнэлгээр ойчлохоо байгаад улсын төсвөөс хөнгөлтэй эмээ авахаа байгаад эхэлж байна. Тэгээ нийгэмд бас их сайхан ажил хийж байгаа байна. Над дээр ирсэн хүн надад төлбөрөө төлөөд явахдаа чокодрыг 10 кг гацчихлаа гэж л явахгүй байх гэж би баярлалаа. Яагаад гэхээр чокодрыг сайхан болсон шүү. Чокодрыг бүр илүү сайхнаар өөрийгөө мэдэрсэн, эрүүл мэндийн чанар сайжирсан шүү гэдэг үгийг сонсдог учраас нийгмийн эрүүл мэнд улсын төсөв гэдэг ингээд цаашлаад эрүүл Монгол ирээдүйг бүтээхэд бас хувь нэмрээ оруулаад явж байгаа байна гэж ингэж өөрийгөө жоох багахан бас урамшуулдаг. Тэгээд энэ үйл хэрэгт маань охиноо бодоод тэ өдөр болгон өөрийгөө бодоод надтай үргэлж хамт байдаг ээжтэй бас баярлалаа. Тэгээ намайг идэв байгаад хүн болгож өсгөж хүмүүжүүлсэн талархсан. За тэгээ мэдээж би ээжийнхаа аавынхаа сургасан сургаалыг үр хүүхдүүдтэй дамжуулж өгнө. Ягаад гэхээр хэм маяг өлөгддөг учраас би аав ээжийнхаа амьдралын хэм маягийг өөрийнхөө амьдралын хэм маягийг үр хүүхдтэй өвлүүлж өгдөг юм миний үнэт зүйл юм байна гэж ингэж олж хардаг. Ингээд бүгдээрээ хамтдаа сайхан ижийтэйгээ урт наслын
октоудаа бас урт настаж тэ түшигтэй сайхан ээж байна. Октоудаа сайхан амжилтын карьераа дээшээ өгсөхэд нь ард нь түшиг болоод сууж идэг. Нэмэр болоод сууж идэг. Ийм сайхан ээжүүд байна. Тэгэхэд бол өөрсдийгөө хайрлах хэрэгтэй байна. Дунд үеийнхэн бид нар өөрийгөө хайрлаад хүндлээд ирэхээр үр хүүхдүүд манаас өөрийгөө хайрладаг. Тэ өөртөө хайртай нэгэн болж өсөх юм байна. За ингээд би өөрийгөө хайрласнаар, охин өөрийгөө хайрласнаар, ээж маань өөрийгөө хайрласнаар бид нар нөгөө хайртай хүмүүсийнхээ өмнө хүлээсэн эрүүл байх гэдэг хамгийн том хариуцлага ухамсарлаж байгаа юм байна. Ингээ хамтдаа эрүүл байхад бид нар аз жаргалтай урт амьдрах юм байна. Тэгээд бүгдээрээ хамтдаа сайхан манай клубийн үйл хаалга нээлттэй надаас асууж лавлах юм бол асуугаараа миний хувьд өөрийнхөө мэддэг чимээгээр 5 жилийнхаа туршид олж хуримтлуулсан мэдлэг ур чадвараараа та бүхэндээ хинтэн ч байсан туслахад бэлэн шүү. Хамтдаа аз жаргалтай сайхан урт насны ижийн настай аз жаргал хүсье, уртдаа насны хүсье, октоудаа сургуулийн өндөр амжилтыг хүсье. Их орныг маань авч их сайхан ээжүүдийг бид бэлтгэж байгаа гэж хардаг шүү. Та нартай баярлалаа. Энэхүү ажлыг зохион байгуулсан энэхүү хүмүүстээ бас талархаж өгье. Баярлалаа. Маш баярлалаа. Амжилт хүсье. Цагийн тамхныхаа өмнө оюуны спортоор хичээлэн амжилт гаргаж бусдад түгээн дэлгэрүүлж байгаа оюунлаг гэр бүлийг танилцуулахдаа таатай байна. Имээ Сэмжидмаагийн номгон маань гэж их сайхан нэмэгтэй байна. Энэ нэмэгтэй маань эрүүл мэндийн салбарт тасралтгүй 40 жил ажиллан аймгийн тэргүүний ажилтан цал тэмдэгтэй Алтан газ сэнгэртэй ялцуулсан ийм сайхан нэмэгтэй явна. За охин Алтан зул маань бас Англи Орос хэлний багш шатрын спортоор хичээлдэг. За мөн клуб бас ажилладаг байгаа. За мөн удирдлагын магистр, за шатрын багш тасгалжуулагч, Монгол улсын бас шатрын спортын улсын шүүгчийн эрхмэн битээ байгаа. За мөн охтууд нь инх талын оюун жаргал, инх талын оюун бэлэг нар маань бас шатраар хичээлж аймаг орон нутгаа болон одоо улс бүсийн тэмцээнүүдэд амжилттай оролцдог ийм сайхан охтууд байгаа. Энэ гэр бүлийг танилцуулж байгаадаа туйлын их баяртай байна. За ингээд та бүхнийхээ өмнө Алтан зулыг хүндэтгэмөрийн найдан доржийн Алтан зул маань та бүхэнд бас мэдчилгээ төвшүүлнэ. Мөн охтуудтайгаа сайхан айдууны мэдчилгээ төвшүүлнэ тийм ээ. За ээжийн сайхан танилцуулаарай. Миний охид дуулсан танилцуулж амжаагүй зүйл байвал бас танилцуулаарай минь. За сайн байцгаана уу. Ийм сайхан гэгээлэг үйл ажиллагаа зохион байгуулж байгаа хамт олонд олон хөрсөн ирсэн Баянгар аймгийн шилдэг эмэгтэйчүүд та бүхэндээ ийм сайхан өдрийг мэдээж хүлээ. За тэгээд юуны өмнө би ээжигээ танилцуулмаар байна. Гэхдээ би яриаг зүйлийг хэлье гэж бодож байна. Ээж маань ингээд намайг баг байхаас ахуулаад байнга ингээд номоор хүрээлүүлээд өөрсгөө хэлэхгүй ч гэсэн ингээд номын сангаас баахан номнууд хацраад тавьчихдаг. Тэгээд тэрийг би ихчтэйгээ дүүтэйгээ уншсаар үдээ хүрсэн. Одоо номонд их дуртай хүүхдүүдээ бас ном уншаасаа гэж бодож тэр орчныг бүрдүүлж өгдөг. Тэгээд дээрээс нь ээж маань дандаа нийгмийн төстэй үйл ажиллагаа явуулдаг учраас төрийн бас байгууллагатай ахмад настай дунд насны үеийг бүх хүмүүст ингээд төрийн бас байгууллагаар дамжуулан буйтай сайхан үйлдэл хийдэг. Тэгээд надад байг үлгэр дуурайл үзүүлдэг учраас би бас өөрөө төрийн бас байгууллага байгуулад оюуны хүчээр сургалтын төвийг байгуулсан. Тэгээд энэ сургалтын төвд бас хагас үжим, бүтэн үжим хүмүүсийг бол үн төлбөргүйгээр хөнгөлтөөр сургадаг. Манай сургалтын төвөнд ирэх гэрэл дээрээдэг шатрын клубыг бас үүсгэн байгуулсан. Энэ клубын маань хүүхдүүдтэй улс бүсийн тэмцээнд маш амжилттай болсож аймагтаа хөрвүүлж байгаад маш их баяртай байгаа. За хоёрдугаар би бас эмээгээ ээлэр байгаа. Эмээ ээж би гэсэн маш гоё сэтгэвтэй байна. Манай эмээ чулууны гармаа гэж хүн маань намайг 5 тастайгаа шатрыг зааж өгсөн. Тэгээд тэрнээс хойш би одоо өөрөө шатрт маш их дурж очсон. Газар болгондоо клуб нээж хүүхдүүдэд шатрыг байг заадаг. Шатар бол хүүхдийн оюун хөгжилд маш их хувь нэмрийг оруулдаг. Хүмүүжлэлтийг бас маш сайн үлдээдэг. Тийм учраас би өөрийнхөө хүүхдүүдийг бас бусдын хүүхдүүдтэй хамтдан ингээд сургадаг. Тэгээд нэг хүүхэд нэг нүдл төслийг иргэдийн урлагийн дэвшлэгтэйгээр гигээс модын сургууль мөн бөгөр сумд хэрэгжүүлсэн. Нийтдээ 900 төгрөг шатар сурсан. Маасаар сурах сонирхолтой байдаг. Тэгээд манай ирээдүйн бас хүүхдүүдийн маань оюун бүрэлж ингэж хөгжиж ирээдүйн гэрэлтэй байгаасаа гэсэн үднээс би бас клубтэй гэрэлт ирээдүйн шатрын клубыг нэр өгсөн байдгийг. Тэгээд манай хоёр хүн маань одоо сүүлийн 2-3 жил байг аймагтаа төрөлөө улсад бас маш сайн орцож байгаа. Тэгээд маш их баяртай байгаа.
За тэгээд яриад байвал маш их олон зүйл байгаа учраас дуусгаа. Тэгээд ч та бүхэндээ бас сайхан эрүүл мэндийг хүсэж хоёр хүүхэд мөн ихчийн хүүхдээ аваад мэдчлээ төшөөе. Баярлалаа та бүхэндээ баярлалаа. Ингээд дараагийнхаа гэр бүлийг танилцуулахдаа бас таатай байна. Дараагийн маань гэр бүл бол өв соёлон, дээдлэн дэлгэрүүлж өвлүүлсэн уран гэр бүлийн 3 үеийн төлөөлөл байгаа. Ингээд та бүхнийгаа урьж байна. За, имээ дамбын дайс бүрэмгч маань алдар тхийн одно. За, охин Эрдэнэгийн мөнх туяа маань бас алдар тхийн одно. За, Зэ Хүрлбаатрын Наран гарав маань Номон далай загсалбар сургуулийн 3 дугаар ангийн сурагч, за мөн аймгийн нийтийн номын сангийн хүүхдийн уншлагын танхимын уншигч юм хөлт байгаа. За, ингээд та бүхэндээ микрофоноо шилжүүлье. За, ингээд өнөөдөр ийм сайхан үлзий учрал бүрдсэн өдөр одоо энэ сайхан үйл ажиллагаа зохион байгуулсан энэ хамт олон төрийн байгууллагууд бүгдэнд нь чин сэтгэлээсээ баярлаж байна. Ингээд энэ хуран цугласан өнөөдөр ирсэн ээжүүд, эгчүүд, үр хүүхдүүд та бүхэндээ ирээдүйн одоо ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье, ад жаргал, эрүүл мэндс саруу сайхан байж төрлөөр төвшин амгалан илгээрийн энх хамгаалан байхын үлзийтэй эрүүлгийг дэвшүүлж байна. За, ингээд намайг Дамбын дайс бүрэн гэдэг. Би боловсролын байгууллагад 27 жил ажилласан, Эрдэнэ цагтад 10 жил ажилласан. Ингээд 30 гаруй жил төрлөө зүтгэж байгаа 2014 онд өндөр насныхаа бэлтгэвэрт Номон далай загсалбар сургуулиас гарсан. Ингээд би өөрөө 4 охинтой. Миний охтууд бүгдөө одоо үйл уралдаг. Би өөрөө оюутан байсан хүн. Тэгэл одоо оюут хийгээд суугч одоо хүндэл ажил
байдаг. Ингээд миний хийсэн хувцсыг болон миний үр хүүхдүүдийн хийсэн дээд хувцсыг өмсөөд гоёод явж байгаа хүмүүсийг харахаар үнэхээр сэтгэл хангалуун би ч бас хүнд одоо сайн сайхан энэ хүний одоо олон түмний нүдэндээ өөрийгөө гоёх энэ сайхан үйл ажиллагаа явуулдахдаа би үнэхээр талархаж байдаг. Үр хүүхдүүдээ ч гэсэн баярлдаг. Одоо ингээд миний охтууд энэ доод ахуй үйлчлэгээний төвийн Бэрэг давхарт 3 номерын өрөөнд удмын урмөөг гэсэн хаягтай бас маникюр гэсэн хаягтай бас миний энэ охин маникюр хийдэг. Тэгээд тэнд үйл ажиллагаагаа явуулдаг байгаа. Одоо сүүлийн нэг 4 жил би өөрөө дээлэн бол урлаагүй өөрийнхөө дээлэг бол өөрөө урлаад өмсчдөг. Тэгээд босод одоо хүмүүсийн захиалгыг болохоор охиндоо өгчдөг. Миний охин оёотэр гэдэг. Манай охиныг оёотэр гэхээр би өөрөө дээлүүдийн хин бүгдийг нь шилбэг хаддаг. Одоо ингээд бүгд биелүүд миний хийсэн дээлүүдийг өөрийнхөө хүн чинь нөгөө өөрийнхөө хөдөлмөрлсөн хийсэвийг таньдаг учраас миний хийсэн дээлийг өмсцэн яваа, миний хадсан шилбэгтэй дээлийг өмсцэн яваа хүмүүсийг харахаар үнэхээр бахархдаг. Тийм учраас монголчууд минь одоо сүүлийн үед ер нь өв соёлоо айгүйх дээдэлдэг болж, үндэсний хувцас айгүйх өмсдөг болж, тэр нь би баярлж явдаг хөө. За ингээд та бүхэндээ ад жаргал сайхан бүхнийг хүсээд манай гэр бүлийн зүгээс ээж одоо хоёр одоо дууландаа тэгээ өчигдөр уулын энэ дэр чинь хөгжимтэй нийлэх байсан чинь үнэхээр ажилтай байгаад амжсангүй одоо тэг ойргоороо дуулна. Ой та бүхэн маань одоо тэгээ сайхан хүлээж авах гэж бодчих. Миний энэ охин маань дараа нь бүжиглэн зээ охин маань цаатан гэдэг бүжгээр дараа нь та бүхэнд бүжиглж үзүүлнэ. Би энэ амжилт хөлөв манай энэ охин явдаг. Тэгээд манай охин ээж минь таны над зовлох чинь хэцүүлээ. Эхэндээ ууралдаг байлаа октоудаа. Ээж минь таны над харах хэцүүлээ гэхээр. Тэгтээ зэрэг нь удам юм. Манай аав нэртэй хүн байсан. Би тархан л байгаа. Өөр зүйлдээ шахаад ирэхээр нь юу гэж хэлдэг гэж. Та нар намайг өгөхгүй даахгүй гэж айгаад байна уу? Түмэн ирээд өргөөд өгнө үү? Хэлдэг байлаа. Тэгээд намар өөрөө үнэндээ охин маань бүрээд явлаа. 10 хоног яваад би энэхээ өвдөгний шүрэнсийг дасгалцсан. Тэгээ нөгөөх маань өвдөө нөгөө дасгалт нь бардаггүй. Нэг юм боллоо. Тэгтээ уул нь би чинь 108 кг 200 та энэ чука өчтөр очилоо. Тэгэхэд нэг 10 хоног явсан чинь хөөхөө 2 кг гарантай гарцсан байлаа. Гүйн би хоолой тавцуулаад бийж одоо. Өцөлөө яваад байсан чинь хөөх нөгөө 110 төгөжсэн чинь 100 руу ороод ирсэн. Өөртөө баярлаад айгүй сайхан байлаа. Тэгээд цагаан сар гэдэг хүн чинь бэлэглээд өглөө. Тэгээ би ч одоо спортоор бас явдаг. Граунд гольф гэдэг тоглоом одоо манай ахмадууд жинхэнэ тоглодог тоглоом. Энэ граунд гольфоор бид нар гол дээр хичээлдэг. Тэр граунд гольфоор одоо би чинь зөндөө явлаа. Улсад явлаа. Улаан үед явсан. Улсад явлаа. Олон улсад явлаа. Ер нь манай энэ граунд гольф айгүй сайхан. Би 2 харавцсан. Хөлөөнд чирээд явдаг байлаа. Энэ граунд гольф тоглосноос хойш би хөлөө чирхээ байсан. Гар мар ингэ мэдээ алддаг байсан болсон. Тэгэхээр хүнд ер нь хөшөж үхнэ гэдэг нэг юм байна шүү дээ. Тийм ээ. Хөшөж үхдэгвэ. За тийм учраас хөдөлгөөний дутагдлаас сэргийлж яваарай гэж та бүхэнд хүсье. За ингээд энэ туран цугласан бүх ээжүүд, охтууд, сайхан бүсгүйчүүдтэй өнөөдөр ямар амгалан айлтгая. Ийм сайхан үйл ажиллагааг зохион байгуулж байгаа байгууллагуудад бас ажлын өндөр дамжуулт хүсье. Та бүхэнд баярлалаа. Энэ сайхан ээжүүдийг бас мартагдахааргүй нэг дурсамжийг бүтээж өгж байгаа та бүхэндээ маш их баярлалаа гэж хэлье. Тэгээд манай ээж Дамби Дайрсүрэн, дамп биш, Дамби Дайрсүрэн шүү. Тий, Дамби Дайрсүрэн. Би хамгийн бага охин, дээрээ 3 ихчтэй. Би дөрвөлээ ээжтэйгээ нийлээд ер нь юм болгоныг л уралдаг доо. Ээжийнхаа хийж яваа юмыг
бүгд л өвлөхийг хичээдэг. Үлгэрл яваа ээжийнхээ араас бид нар ч гэсэндээ энэ үйл хэргийг гүйцэтгүүлээ явах юмсан гэж бас хичээдэг. Тийм болохоор ээж маань бас спортоор хичээлдэг бол бид нар ч гэсэн спортоор хичээлнэ. Ээж маань бас урлагт басгүй хэдэн жил зүтгэсэн. Урлагт нь бас оролцохыг хичээдэг. За тэгээд дахиад араас нь уралдах үед нь бас оролцохыг хичээдэг. Бид тийм л дөрвөн охин цэцгэлсэн. Хайртай ээжтэй бас өдий зэрэгтэй өсгөж хүмүүжүүлж байгаад баярлалаа. Баярлалаа. Миний 5 дахь охин, 4 дахь охин 5 хүүхэдтэй. Монголын өрс маш олон болох болтугай. 3 охин 2 хүүтэй. Тэгээд дархан бэр. Том охин маань дархан бэр. Тэрний удаах маань бас алдартай. Тэрний удаах 3 хүүхэдтэй, энэ маань 5 хүүхэдтэй. Ийм сайхан гэр бүл байгаа. Тэгээд би бас энд бас нэг юмэг дурдъя. Чуур багштай маш их баярлж байгаа. Маш их баярлалаа. Би нурууны хагалгааны хүнд заалттай байхгүй юу? Хагалгаанд орохгүй бол бүр нээлттэй хагалгаанд орохгүй бол болохгүй гэдэг тийм хүнд заалттай. Тийм болохоор жин нэмэж болохгүй, жингээ хасахгүй бол болохгүй. Жингээ хасахгүй бол жин нэмэл ирэхэд зэрэг миний нуруу өвдөд бүр хэвтэрд ордог. Би бүр гарант мэд дээр нуруунда бүр гоос тавьж байгаа. Үлдэлтийн менежмент гэдэг аягүй томд орж исэн. Тэгээд жингээ хасдаг чуука багш дээр очиод би одоо 10 гаруй хил хассан. Яг тэр жингээ дээрээ явж байгаа. Тэгэхээр буцаад хагалгаанд орохооргүй болсон. Эргээд үзүүлэхэд аягүй гоё болсон байна. Ерөнхийдөө хардсны гэдэг юм хэлсэн. Уулын дургаар ороод дахиад нээлттэй орно гэдэг юм 2 хагалгаа хэлсэн байсан. Тэгээд тийм юмнаас аварч энэ хүн дээр очсны гавьяагаар би ач тусаар тийм юмнаас аврагдсан. Өөрөө нэг олон төрсөн хийсвэр хагалгаагаар олон төрсөн учраас хагалгаа гэдэг юмнаас аягүй айжсэн. Би тэр хагалгааны орон дээрээс эргээ босч ирэх үү юу гэдгээсээ. Тэгээ чуука багштай маш их баярлалаа. Талархаж байгаа шүү. За ингэж нэг айдууны төрлөг та бүхэндээ өргөе доо. Хоолой монгол зойгоо байгаа. Үлэмжиний чамаароо Одоо та бүхнийхээ өмнө боловсролын салбарт ажилладаг соёнгийн гэрүүлэгч гэр бүлийгээ танилцуулахад таатай байна. Имээ борын оюун чимэг алдартай одонд охин Болбаатрийн 7 дугаар сар маань ердөө боловсролын 5 дугаар сургуульд бага ангийн багшаар ажилладаг. За бага ангийн багшаараа
тасралтгүй 17 жил ажилласан тэргүүл хэсрэлийн багш байгаа. За охин Батбаатрын Ичин хордоо маань ерөнхий боловсролын 5 дугаар сургуулийн 12 дугаар ангид суралцдаг. За мөн Баян-Хонгор аймгийн залуучуудын холбооноос жил болгон уламжлалт албан зохион байгуулагддаг Next Top оны онцлог залуугийн одоо нэгээр шалгарч байсан ийм оюунлаг сурагч байгаа. За мөн аймгийн нийтийн намын сангийн намын сангаар одоо тогтмол үйлчлүүлдэг ийм соёлын гэрүүлэгч хэрүүл байгаа. Та бүхнийг хүндэтгэн урьж бас танилцуулах байхаа. За сайн байцгаана уу? Юуны өмнө энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа баг хамт олонд ажлын амжилт хүсье. Та бүхэндээ маш их талархаж байна гэрүүлийнхэн зүгээс. Тэгээд энэ хорон цогцлорсон ээж өвөө бэлтгэн хүүхдүүд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За миний би Болдотрын хурсран айлын дөрөвд манай ээж дөрөвдтэй би айлын ганцхан. Миний ээж борын оноо чимэг гэж сайхан бүсгүй байгаа. За миний охин хичээл 12 дугаар ангид сурдаг. За ингээд миний ээж 10 дугаар ангид төгсөөд аранга зэгэрсэн юм. Одоо 4 жил багшиж байсан. Тэгээд хүн гэдэг чинь юусэн боловсрал гэдэг би ч одоо багш мэрэгч сонгочоод би амар боловсралтай багш гэл өөрийгөө нэг одоо нэг залуу хүн зүгээр юу мөнгө хийгээл та машинтай болоод байртай болоод ингээд юусэн ажиллахыг бодож байлаа. Тэгтэл нөгөө их хүн үйлдэлээр хүнийг хэмжүүлдэг. Үйлдэлийн боловсрол, сэтгэлийн боловсрол гэдэг чинь юусэн хүн одоо үгээр хэлэх аргагүй хүнийг ээжийг ингээд үг хэлэнгүүт одоо тоохгүй байгаа юм шиг байдаг боловч таныхаа үйлдэлээр охин нь өргөж сурч явдаг шүү. Манай ээж нэг ингэж хэлдэг. Би энэ чиний одоо замаар туулаад ирсэн. Би мэрэгэн цэцэндээ үзмэрчтэй чамд хэлээд байгаа юм бишээ гэдэг үгийг би юусэн маш их бодож явдаг байхгүй. Энэ үгийг ч гэсэн би одоо охиндоо ч бас хэлдэг. Тийм учраас ээжийнхээ энэ багшлах үйл хэргийг би ч одоо сэтгүүлж гэсэн мөрөдөлтэй гүйцэлээ ш. Тэгсэн чил багш болчихвол за одоо юм багш үү ээж юм гээл. За хүсэхгүй ээж авах хүмүүс сурж байгаа юм шиг явлаа. Тэгсэн чинь үгүй байсан юм. Ээж минь миний дэргэд олон нарыг мандуулж гадсан. Хүүхэд бол нар цэцэг. Тэр олон цэцэгтэй өдөр болгон тэр олон нартай бүр өдөр болгон 17 жилиг нэг читрэ алгасаагүй. Боловсролын салбарт нэг хүүхэд гаргаад үлдсэн амьдралаа. Бид нар зориулсан байдیں۔ Цаашдаа ч одоо зориулна. Тэгээд одоо багш мэрэгчлэрийн одоо бахахгүй байхаарахгүй хүн болгон багшаар дамжиж хүн болдог. Хүн болгон багшаар дамжиж боловсрол эзэмшдэг. Би ээжээсээ 2 удаа төрсөн байдیں۔ 86 онд анх ээжээсээ төрөөд 2018 онд нөгөө нэг цэл залуухан машин хүн болгоны унах машин одоо боловсролыг эзэмших гэж одоо аюул мэндийн орох гэсэн он жилүүдийг өнгөрөөсөн байсан билээ. Тэгээ эмнэлгийн оронд 3 жил 20 хоног нэг ч төр тасралтгүй хийн төрөмжлөгийг нэгдүүлж явахдаа би хаана алдчихваа. Би одоо хаана буруу зүйл хийчихвэ гэдэг зүйлийг одоо ээж минь надад нөгөө хэлээд байсан гэж би ойлгохгүй яваад байсан. Оюуны боловсрол гэдэг зүйлийг эзэмших гэдэг тэр цагт би оюуны боловсрол байдаг юм. Гэдгийг л ойлгож байгаа. Тийм учраас одоо өөрөөр шалгунаараа үлгэрлийн барайдаг. Дараалал би танаараа маш их бахаж явдаг шийдэж. Хүн гэдэг хүн чинь нэг баярлалаа гэдэг үгийг хэлж чадахгүй. Баярлалаа гэдэг хэлбэр яасан мөнгө гэдэг үг. Үгүй ямарсан тэр үгийг нөгөө маш их хэлж чаддгүй. Уучлаарай нэг. 2 удаа төрүүлсэн. Таньдаа маш их баярлалаа. Их хүн бол ерөөсөө хүүхдээ өргөлж төрүүлдэг. Ерөөсөө өдөр болгон төрүүлдэг. Энэ олон нарыг охиныхоо дэргэд мандуулж, энэ олон цэцгийг охиныхоо дэргэд оруулсан. Хайртай ээжтэй маш их баярлж явдаг шүү. За ингээд одоо охиндоо бас үг хэлэхгүй байхаарахгүй. Нөгөө хүний туулсан замаар хүн дуурдаггүй, тий? Хүн болгон гэлгэр цэцгэр юм шиг харагдаад байдаг хэрнээ хүн болгоны зам зовлон жаргал бүх юм ээлжлэн байдаг. За ингээд охиндоо бас маш их баярлдаг. Хүнийг одоо хандлага хүмүүжил маш чухал. Тийм учраас одоо маш сайн охин болж хүмүүжиж байгаа ээж юм аа маш баярлж байдаг шүү. Ингээ ээжтэй өөртөө адилхан охин, намайг бас өөртөө адилхан охин төрүүлэх боломж олгосон ээжтэй маш их баярлалаа. Ингээ бүх ээжүүдтэй маш их баярлалаа. Та бүхэндээ эрүүлэг сайн сайхан бүхнийг хүсье юу? Ингээд үгээр хэлшгүй
энэ дэлхийд хүн бол төрсэн азтай. Энэ цагт ор бид нар хамт байх нь хувь тохиол та бүхэнд маш их баярлалаа. За баярлалаа, маш баярлалаа. За эчин орлоо маань та бүхэнд өгүүлэл хөрөх байсан ч одоо цаг хугацаа бас жоохон төвчөө байгаа учраас дараагийнхаа сайхан ихэм хүмүүсийг өөрөө танилцуулъя. Монгол улсын уламжлалт сурын харваагаар Гарамгай мэргийн сумын мэрэгэн цолтой өвдөө ич гэр бүлийг танилцуулж байгаадаа туйлын их баяртай байна. Имээ Яндангийн баасан төрийн дээд алтан гад содон алдар тхийн одонтой охин ням даваа нямын ганц өх сумын мэрэгэн алдар тхийн одонтой за зэ ганц үгийн амин заяа маань сумын Гарамгай мэрэгэн цолтой аймгийн нийтийн номын сангаар үйлчлүүлдэг нацаг дорж дүр тэмдэгтэн Номон далай цогцлбор сургуулийн 9 б ангийн сурагч байгаа. Ингээд та бүхэндээ микрофоноо шилжүүлье. За энэ төхөрлсөн ээж энэ сайхан ард түмэнд оролцож байгаа эрхэм та бүхэндээ энэ өдрийн халуун мэдээг өргөн дэвшүүлье. Би дөрөв хүүхэдтэй ирсэн дөрөв хүүхдийн маань ууган охин ганц хүүхдээ. Манай ганц үг хоёр хүүхдээ. Гурван хүүхдээ нэг охинтой охин нэр цугийн ан зэя байна. Би хөдөлтөөний байгууллагт 23 жил хөдөлгчмөн салбарт 22 жил ажилласан. Одоо тэгээд үнцэн сүмийн харьяаны малч нэмтэй байна. Тэгээд өнөөдөр энэ сайхан үйл ажиллагаа зохион байгуулж байгаа энэ төрийн байгууллагын хамт олон та бүхэнд баярлалаа. Тэгээд микрофоноо өрхөндөө шилжүүлье. За сайн байцгаана уу. Энэ сайхан үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн ээж охтууд эмээ бүх хүмүүстээ мөн энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа энэ хамт олон хүмүүс чин сэтгэлээсээ баярлалаа. Энэ өдрийн амар амгалан айлч мэдээлье. За би 3 хүү нэг охинтой. За өөрөө бол манай хижтэй одоо тэгээд бас дараа 3 хэрэгтэй дүүтэй юм хүн байна. За одоо бол энэ би төрөл бүрийн мэрэгжилтэй намайг аль салбарт бас олж харах боломжтой. За би эхлээд 19 онд одоо хөдөө айлын бэр болж айлын эхнэр болж одоо анхныхаа хүүг гаргаж малчин байлаа. За тэгээд тэрнээс хойш одоо барилгын салбарт одоо засал чимэглэж мэрэгжилтэй. За оюутчин бас дээд хувцааг уралдаг. За энэ дээд хувцаан урлагийг маань одоо манай ээж одоо айлын бэр болоход ингээд байж байхад одоо за охин чи ятаж ингээд харахаа цаахаа ингээд яачдаг болохоор ингээд оюун шидэд өмсдөг болохоор тэ одоо ингээд хөдөөний айлын бэр болж байгаа юм чинь ингээд одоо тэг анх ингээд ээж одоо хоргоны бүр сүйдэр ихлэх байх дургу байсан юм ой хайгуу дургу хоёр талаараа тавьчихдаг байлаа юм ой гэхээр үнцэг тэгсэн чинь сүйдрөөгөө нөгөө найз залуутаа болоод ингээд ирсэн чинь ээжигээ байхгүй тэр үед чинь нөгөө бас нөгөө хоргоо янз бүрийн юм чинь хоорхон аймаг явуулах айгуу дуртай ээжиг явуул гэдэг явхаар зэрэг булгаагаар нөгөө инженернээс навж байгаа үд тарах штэ оюун гурваар инжин дөрвөөр инжин аавта манай аав миний талд их орно аавта энэ болж байгаа нүг аль үзэл төгсөж байна тэгсээр байгаа ойлцсон болсон юм байгаа. Тэгээ ямар ч байсан хүүхдүүдийнхээ хувцас, ээж аавынхаа хувцас, дүүнэрийнхээ хувцсыг ингээд урлаад өмсчдэг болсон. За тэгсэн чинь юу боллоо? Тогооч боллоо. Тогооч нийтийн олон тогооч мэрэгжилтэй, барилгын юу засал чимэглэж мэрэгжилтэй, оюутчин мэрэгжилтэй болчлоо. Тэгээд дараа нь хөлсний худалдаачин байсан. Одоо бол 100% эргээд гоо сайхны худалдаачин юм байгаа. Тийм сая буйны хохор гэж хашаа байгуулсан. Одоо тэгээд бас тариалч ногоочин хүлэмжний аж ахуй эрхэлдэг. Хүлэмжэн дээр ногоо тарьдаг. Тэрийгээ завсраад бас малчингаа хийж байгаа. Одоо малын ажлыг хийх гээд байна. Малаа төлөөж ирээд ногоогоо тариална. Тариалж ирээд тэгээд одоо бэлтгэлтэй гарна. Одоо зүүнжингаа наадмынхаа бэлтгэлд гарна. Охин маань Номон талаахлах сургуулийн 7-гийн В ангид суралцдаг. Юсивэ одоо юсивэ жоохноор миний жоохноор хатдаг.
том болсон юм байна уу? UCV ангид сурдаг. За 23 оноос одоо сурын харваагаар хичээлж эхэлсэн. За охиноо дагаж явж байгаад охиныхоо хүсэл мөрөөдөл юмыг биелүүлэх гэж ингэж дагаж явж байгаад өөрөө одоо ингэж харваач одоод энүүдээ улаан хоббитэй бас нэг яаж ажил ачаа хоёр ингэж өөртөө нэмэгдүүлээд энийг хэдэж одоо өгтлээ явуулна гэж байгаа. За энэ би өөрөө одоо манай хоёр хүү хоёулаа айд гэр болоод ингээд нэг нь том хүү маань хоёр хүүхэдтэй баг хүү маань одоо баг хүүгийн маань охин энэ ууг охин ингээд миний зээ бас ингээд дөрөв үзэж байна та нар юм. Тэгээд би өөрөө 24 оноос яг сураа хараа 5 сараас хичээлж ихтэй 6 дээр гарсан. Тэгээд нэтэнд энэ жил тэр жилдээ одоо сумын мэрэгэн цаг авсан. Энэ жил бас одоо ахиудах одоо юутай ингээд эрэмцэлтэй бүх юм ингээд хүүхдүүдтэйгээ одоо ингээд явж байна да. За хүмүүс одоо ингээд бага энэ фототой эцэг томаа. Асаа цаано та бүхэн манай ээж намайг хэлсэн баг. Намайг ганцхан амин заяа гэдэг. Би болохоор Наманлаа зөвхөн сургуулийн ГСВ ангид сурагч. Манай сургуулийн нэг давуу тал нь гэх юм бол ер нь бол муу багш гэж байхгүй. Одоо хүүхдүүдтэй харьцаа хандлага ярих одоо суралцах зүйлийг бол маш ихээр ингээд дэлгэрүүлэг харуулдаг. Мөн одоо нэг ямар нэгэн клуб бидрийг бол аюу их дэмждэг. Одоо сургуулийн зөвлөлт гэж байдаг шүү дээ. Тэр зүйлүүд болохоор зэрэг аюу их дэмжиж аюу их хүлээн зөвшөөрүүлдэг. Тэгээ бас би ингээд сургуультай хайртай баярлж явдаг. Тэгээд мөн бас эмээ ээж хоёртай маш их баярлдаг. Намайг бүх юм дэмждэг. Намайг одоо ингээд би нэг анх сур харуулга орж явахад ээж би энийг чи ингээд явах гад тэгэхээр ч та ингээд намайг ийш тийш нэгэ явуулах юм уу? Юу яриад байгаа юм чи? Яаж явдгийг ингээд намайг аюу тэхээс илүү намайг ингээд аюу дэмжиж чи тгийж авч болно. Чи ингээд багшаагаа дагаад эндхийнхаа хүүхдүүдтэйгээ илүү харилцаа хандлагаа сайжруулад багийн ажиллагаагаа дээшлүүлээд ингээд яваарай гэдэг намайг хэлжсэн. Тэгээд би ээж хаан үгийг дагаад бас ингээд багшаараа дагаад манай сурын багш нар чиг сайхан штэ. Чи ингээд яг намайг ингээд техник биелэх юм уу гэж байгаа зэрэг чи яа тэр жайц. Гэтэ бас тэр үгийг заавал шууд загинжин гэж ойлгож болтгүй юм байлээ. Тэр хүн багш хүн чамд заах үүрэгтэй гэдгийг бол ээж надад хэлээд тэгээ ер нь бол ойлгосон. Манай ирэмгийн охин байгаа. Тэгээд битээч одоо ингээд миний нөгөө нэг хамгийн баг хөө 3 дугаар ангид сурдаг. Бид бас сураар хичээлдэг. Бид гурав ингээд наад өгсөд ингээд гуруулаа явдаг. Энэ жилээс нөгөө том ач маань ус ингээд орох цаа ингээд дөрүүлээ явахаар очиад байгаа. Энэ нөхөр бас одоо тоглоом нуусан барай зогсоод байгаа. Тийм тэгээ явна. Тэгээд тэнцэнүүд очиод хүүхдийн харваа мараа авахгүй ээжийнхээ сургуулийн номыг бариад бүр томчуудын имэйтэй зэрэгцээ харуулдаг. Эрдэнэ цэцгийн наадмын дээр одоо томчуудын одоо зайнаас томчуудын ном барьж хараад миний охин ээж нь сумын мэрэгэн хийсэн. Миний охин сумын гарамгай мэрэгэн гэдэг цодыг авсан. Манай ээж маань их харьяастай шүлэг уншин мандрин тавхан бүжиг нуурахгүй те. За бяцхан ачаараа миний шийдэл энэ чи би ч одоо бараг эзэнцэн явах гэдэг шүү дээ. Дөрөвдүгээр үеийн чинь тэгээд тэр үед дуудаж чаддаг би 5 хүн дээр нэг мандрин тооцсон явах гэж та. За нэг юм байна.
баяртай байна. Дараагийн гэр бүл маань хүмүүнлэгийн үйлс хувь нэмрээ оруулсан хүмүүнлэг гэр бүлийн 3 үеийн төлөөлөл байгаа. Та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За эмээ Цэнтбогийн Дулам гэдэг хүн маань нийтэл нэглийн олон малнаас малцаж байсан, нэгдэл зүтгэж байсан юм малчин сайхан эмэгтэй байгаа. За охин Ногдон Готод орж маань нийгмийн салбарын тэргүүний ажилтан Алдарт-Тхийн 1-2 дугаар одонтой, Сойрхол одонтой аймгийн хөлбөрийн авраг ийм сайхан эмэгтэй байгаа. За Зэ охин болох Чулуунбаатарын 90 марган одоо сайн үйлсдэг энэ эмэгтэй байгаа. За тусгай хэрэгцээд буюу одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн цэцэрлэгт үйл ажиллагаагаа явуулж одоо багшилдаг. За ээж нь бол тэнд гал тоогийн нариуцж амттай сайхан хоолоор дайрдаг. Ийм хүмүүнлэгийн үйлсдэнгүүд байгаа. За хүмүүнлэгийн үйлсдэнгүүд маань чимээгүйгээр нийгэмдээ дандаа сайн сайхан үйлийг хийж явдаг. Ийм сайхан гурван эмэгтэй маань за босоо та бүхэнд сайхан мэдчилж тийм ээ. Хүмүүсийн сайхан үйлсээ хийгээд хүмүүстэй сайхан гэрэл түгээгээд явхаас биш нэг тэгж ярьж, дуулж, бүжгэлж авьяас байхгүй шүү гэж надад хэлсэн байгаа. Тэгээд дөрчөн танилцуулах баг энэ сайхан эмэгтэйгээ одоо микрофон шилжүүлье. Байгуулж байгаа хамт олон ажлын өндөр амжилттай та бүхэн эмээ ээж багтуудаа бүгдний амжилттай. За манай ээж Цэнтбогийн Дулам гэдэг малж ирсэн байгаа. Өнөөдөр 85-тай энэ байгаа. Ажилласан. Манай охин цэцэрлэг багш. Би хөгжлийн бэрхшээлтэй хүүхд залуучуудын хөгжлийн төвд цогооч 15 жил ажиллаж энэ байгаа намайг хотод ажилладаг. Манай ээж хэлдэг бид нэрийг хийдэг. Юу хэлдэг. За залхуу эзнээ залбирдаг бол хөдлөм эзнээ албар шуулдгийг ямар ч ажил хийсэн сэтгэлээсээ хийгээрэй гэж хэлдэг. Би хүүхдүүдтэй бас тэгж хэлдэг. Бас энэ үгийг хэлдэг юм аа. Би 5 байд 3 танаа нөө. Би ээжээсээ тавуулаа. 4 байд хатсан юм яа. За ээжтэй орт насалж удаан дээр гарыг. За баярлалаа. Үнэхээр хүмүүнлэг үйлсийг түгээж байгаа хүмүүнлэг та бүхэндээ талархал илэрхийлье. За ингээд манай сүүлчийн оролцогч болох хүчний байгууллагад ажилладаг эмэгтэйчүүдийн төлөөлөлд болсон мөнгө цэцэг гэж байгаа хүндэтгэн өрөө. За эмээ Срэтрийн тогтох сумын одоо депутатаар сонгогдож байсан. Тэгээд бичиг үсгийг одоо эмэгтэйчүүдэд зааж байсан ийм сайхан эмэгтэй бол эмээ Срэтрийн тогтох нь одоо депутат хүн байх нэ. За охин бэлтгэл офицер ахлах тэслэгч Дамбигийн мөнгө цэцэг гэгч маань одоо бас өөрийгөө танилцуулах ба мөн охин Дашгуугийн буян нэмэх маань бас хүрэлцэн ирсэн байгаа. За буян нэмэх маань одоо Сокос эко сургуулийн 1-ийн А ингээд суралцдаг. Хэдийгээр 1-р ангиж гэлээ бичиг хүсэнд маш нэвтрхий аймгийн нийтийн номын сангийн хүүхдийн уншлагын танхимын уншигч юм хүүхд байгаа. За та бүхнийг одоо мөнгө цэцэгчтэй микрофоноо шилжүүлье. Хүчний байгууллагад ажилладаг эмэгтэйчүүдийн төлөөлөл олон оролцож байгаа. Тэгээд бас хүчний байгууллагад ажиллахад ер нь ямар байдаг вэ? Бас октод манай эмэгтэйчүүд бас сонирн байх. За сайн байцгаана уу. Өнөөдөр ийм сайхан үйл ажиллагааг зохион байгуулж байгаа зохион байгуулагч нартай маш их баярлалаа. Ийм сайхан үйл ажиллагаанд оролцож байгаа эрхэмсэг ээжүүд, эрхэмсэг бүс хүчүүд, эрхэмсэг октод та бүхэндээ нэхийн ясвж байна. За миний бие Баян Ангорын ташуугийн шийдвэр гүйцэтгэх газар ажиллаж байсан 20-оос өөр төрлийн шийдвэр гүйцэтгэхийн засгийн даргаар ажиллаж байгаа. Цэргийн тэтгэмжийн хуулиар цэргийн тэтгэврт гарсан ийм эмэгтэй байна. Төрийн тусгай албанд ажилласан цэргийн офицер, мэрэгжил болон их зүйч хуульч, нийгмийн ажилтны мэрэгчлээ төсөв байна. За би бас энэ Баян Ангорын шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нийт 23 жил 8 сар ажиллаад цэргийн нэрээр тэтгэврт гарч ирсэн юм лээ. Би энэ мэрэгжилтэй маш их дуртай, хайртай. Яагаад гэвэл эмэгтэй хүн болгоно тэр болгон цэргийн хувцас өмсөд цэргийн офицерын цол зүгээд явах тэр хүн байдгүй хүний бас мөрөөдөл байдаг те. Би хэдийгээр бас хэцүү
ажил хийжсэн ч би энэ мэрэгжилтэй бол асар их дуртай л гэж өөрийгөө боддог. Хүн айлд ороод би аль юм гарах гад суугаад аль юм хураагаад аваад гараад явж байхдаа зарим нэгэн хэсэг нь чамаг ямар явах чинь харнаа тэгнэ гэд хараагаад явж хахад зарим нэгэнд нь нөгөө хураасан юм аваад мөнгөний аваад очиод үзүүлэхэд баярлалаа минь нөхөө чи бас мундаг байлаа шүү гэж өнсүүлээд явж байхад бас өөрийнхөө мэрэгжил миний нэг мэрэгжил багшуултай зүйл юм уу гэж би бодож явдгаа. Тэгээд манай гэр бүлийнхэн ер нь бүгдөө л хуульч хүмүүс, бүгдөө л сэргийн хүмүүс байдаг. Миний хүргээ ах би нэг ах нэг эгчтэй тэр хоёр маань ихээр тэгээд нэг эгчийн нөхөр бас сэргийн байгууллагад насаараа ажиллаж яваад бас тэтгэврт гарсан сэргийн дэд турандаа цолтой юм хүн байдаг. Одоо нэг дүү маань Баянгарын шүүхэн шийдвэр гүйцэтгэх албанд Ахмад Солтой ингэж ажилладаг. Нэг бас дүү маань шүүхэд бас ажилладаг. Өөрийн хүүхэд маань энэ жил их сургууль төгсөж ирээд англи цагдаагийн газарт ажиллаж байгаа. Бас ингээд нэг удам дамжсан сэргийн хүмүүс байгаа шүү гэж хэлж байна. Тэгээд ийм сайхан гэгээлэг ийм үйл ажиллагаа хийж байгаа ийм салбарын төлөөлөл болсон энэ эмэгтэйчүүдтэй оролцоод та нарын авьяасыг сонсоод сууж байхад ямар сайхан гэгээлэг хүмүүс вэ? Ямар сайхан авьяастай хүмүүс байдаг юм бэ? Ямар салбартаа яхарахгүй л төлөөлөл нь уссан ийм хүмүүсийн чи үр удам эцэг эхүүд нь ийм байдаг юм байна гэд та нараараа бахархаж байна шүү. Ямар сайхан гэгээлэг юм бэ? Энэ сайхан анх гал олонтой асаагаад энэ өргөөнд орж ирээд өрг тусгаарж байгаа ийм газар гал олонтой асааж байгаа ийм өргөөнд орж ирээд та нартайгаа нэг ингээд баг хамт олон болоод суухад маш их таатай байна шүү. Баярлалаа гэж та бүхэндээ дахин хэлье. За миний ээж нь болохоор насаараа мал малж байсан Срэтрийн Довтог гэж хүн байгаа. Одоо 86 настай. Тэгээд Баян өнгөрөмгийн 3 булаг сүмийн 2 дугаар ядгийн депутат 42 дугаар тойрогт нэр дэвшиж депутатаар гүрдэж байсан. Тэгээд эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга байсан. Одоо ингээд сүүлийн 90 оноос Баян өнгөр аймагт ингээд ирээд үр хүүхдүүдийнхаа тэйгээ ингээд хамтран амьдарч байна да. Би одоо хэдий нөхөртэй хүүхдтэй 3 хүүхдтэй ч гэсэн бас ээжээрээ бас баяалын багалтаа би ээжтэйгээ ер нь хамт байдаг шүү дээ. Би ер нь ээжсэн салж чаддгүй. Манай ээж чинь болохоор нэг 2 хүүхдтэй ээж нэг хончоод өрхүү дээ гэд явахт нь хүртэл би явуулахгүй гэж азаргалж байдаг шүү ээж. Тэгээ айлын баг жоох ирэх тавтаа дуу юмтэй байгаа. Тэгээд ээжтэйгээ ингээ өглөө сайхан ижээгаан дэргээд ижээрээ за би ч бараг л төрийн тусгай албанд нар цаггүй ажиллаж байхдаа ер нь миний арга гарталыг миний ээж л авч явсан. Би ээжгүй байсан бол өнөөдөр би энэ албанд энэ цэргийн цолыг зүгөөд ингэж олон жил ажиллахгүй байхаа л гэж үзсэн. Тэгээд энэ олон сайхан хүмүүсийн дэргэд би ээжтэй хайртай гэж хэлж үзээ юм чин ээжтэй хайртай шүү. Би ээж үн та үргэлж өмнөд гэж байгаарэ гэж хэлээд. Миний ээж одоо үг хэлэхгүй. Энэ өдрийн алуу мэндийг төшүүлээ. Энэ туран зугсан бүгдөө ажил мэргэжилтэй өндөр амжилт гаргаж байсан та бүхэнд улам их урт удаанаас удаан жаргаж сайн сайхан явахыг хүсэн өрөөе эмээ. За та нартай хайртай шүү. За манайх чинь жоохон тэр урлагийн авьяас маяасгүй яг миний жоохон тиймэрхүү. Гэтэ миний охин чинь Хаврын баяр бүжгийн уралдааны мөнгө алтан медальтай юм байгаа. Тэгээд тэрнийг бэлдэж ирж чадсангүй уучлаарай жоохон юм байхгүй. Гэхдээ миний охин нэг шүлэг уншнаа гэр бүлийн төлөөлөө те. Монгол хүний зүрхний бичээс гэдэг шүлгийг энэ сайхан ирсэн хүмүүстэй зориулаад миний охин нэг уншаад гэж. За. Монгол хүний зүрхний бичээс би 5 хантайгээр төржээ. Би 5 тэртээ дэлхий төржээ. Би бүрэн төгтөө Монгол төржээ. Би бурхан минийсэн дорнод төржээ. Би бэлмийн хаах намайг хүрт оруулсан. Ботхон буйлаа намайг хилт оруулсан. Ухаангийн надад жигүүр ургуулсан. Ухтинөө надад ухаан сараасаа идрээс бид хуатхийн гүрт идрээс бид үдүлхийн гүрт эм бас миний зүрхний бичээс идэрсэн цагта монголчууд бид гүштэй адрын доторн судрын багтдаг хатныхаа нуруунд гэрмэн ба
өргөө таравын нарман багтдаг өнгөрцөг дотор мөн очсон очтгоо би дэвхийдтэй гэрээзэм би дэшээ заяатай буйнизэм би дээрээ нартай тэнгэрийзэм би дэшээ заяатай Монголын эзээ би таван өшөө сүргийзэм би тас хангай говизэм би сустай гүх тэнгэрийзэм би луутай гүх буйнизэм. Имэж би үйл ажиллагааны маань хүндэтгэлийн хэсэг эхлэж байна. Ингээд хүндэтгэл үзүүлнэ үү хэмээн та бүхнийхээ өмнө Баянгор сумын засаг даргын тамгын газрын дарга Мөнх хоттой нэг хүндэтгэн өрж байна. За мөн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газрын дарга Минд Баяр таныг хүндэтгэн өрж байна. Аймгийн нийтийн намын сангийн захирал Дөвшин Чимэг таныг хүндэтгэн өрж байна. За та бүхэндээ сайхан өдөр халуун мэндийг хүргэе. Миний бие турвас нэг тодорхой ажилттай байсан учраас нээлтийн үйл ажиллагаанд бүрдсэн ирж ажилласангүй та бүхнээс бас уучлалт хүсэж байна. Тэгээд хонгор нутагтаа ажиллаж амьдарч байгаа салбартаа амжилттай ажиллаж бусдад гэгээлх сайхан үйлсийг түгээж байгаа эрхэм та бүхэндээ юуны төрөнд үнэхээр их баярлж байгаагаа илэрхийлэх зүйтэй байхаа. Тэгээд энэ үйл ажиллагааг анх санаачлан манай намын санжаа Инжмаа маань орж ирээд бид бүхэн дэмжээд за тэгээд хамтрагч байгууллагуудтайгаа санал тавиад ингээд бид нэг дэмжин хамтран ажиллаж байгаа. Гэр бүл хүүхэд хамгааллын хөгжлийн газар за Баянгор сумын засаг даргын тамгын газрын хамт олондоо бас нийт уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлээ. Бид бүхний хүсэлтийг хүлээн авч хүрэлцэн ирж өнөөдөр цаг зав гарган оролцож байгаа нийт сайхан ээжүүдтэй, эмээ нартай, охтуудад нь гэр бүлүүдэд нь маш их баярлаж аз жаргал эрүүл их сайхан бүхнийг хүсэн өрөөё. Энэхүү арга хэмжээ маань 3 сарын 7-нд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн, өдөртөмжөнд нэгж гарсан байсан. Тэгээ оролцогчтойгоо холбоо барихад цагаан сарын дээр шинэ хуучраагүй байгаа хол ойрын явж залгуурт хийн гэдэг ийм хүсэлтийг ирүүлсэн учраас бид нар яг төлөвлөсөн өдөртөө бол зохион байгуулж амжаагүй өнөөдөр ингэж хийж байгаа. Тэгээд бид нар түрүү нээлттэндээ хэлсэн гэгээлэг болгоныг бид нар нийгэм түгээх хэрэгтэй болчихсон цаг үед. Гэхдээ бид нар бас нэг зүйлийг би боддгийг сайн сайхан яваа ээжүүд аавууд ер нь бол хүний их эцэг гэдэг бол үр хүүхдээ сайн сайхан байлгаасай сайн яваасай энэ гэр бүл маань амар амгалан байгаасай л гэж боддог. Гэхдээ одоо бид нэр өөрсдийнхөө гэр бүлийг ийм гоё үе залгамжлуулсан хөдөлмөрч үе залгамжлуулсан шударга ийм авьяастай ийм сайхан гэр бүлийг бүтээж чадсан юм чинь бусдад одоо нэг алдаж оноод байгаа тэр гэр бүлүүдэд хэдүүлээ туслах ийм сайн үлсийн аяныг та бүгд санал наачлагаараа салбарт ажилладаг манлайлагч үе үеийн ийм сайхан ээжүүд байгаа учраас ирээдүйд тийм ээ тэр гэрүүлийн хүчрхийлүүлээд байгаа хүүхдийн эсрэг хүчрхийлүүлээд байгаа нийгэмд аригтлыг бий болгоод байгаа бусдад сөрөг муу нөлөө үзүүлээд байгаа хүмүүсийн үр хүүхдүүд сайн сайхан яваа гэр бүлийн үр хүүхдүүдтэй хань ижил болохгүй хэм баталгаа авахгүй. Тэгэхээр бид нар ирээдүгөө бодож, үр хүүхдээ бодож, энэ нийгмийг л бүгдээрээ сайхан гэгээлэг, ийм сайхан сэтгэлтэй, ийм хөдөлмөрч, эрдэж, цэвэрч, юу гэдэг тийм ээ хүний гэр бүлийн хамгийн сайн бүхнийг түгээж яадаг тэр сайхан чанаруудаа бид нар дараагийн үедээ болоод бусдад түгээхийг та бүгдээсээ уриалж байна. Баярлалаа та бүхэндээ. За ингээд эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлж байгаа гэр бүлийн 3 үеийн төлөөлөлтөд хүндэтгэл үзүүлнэ. Та
маань хүндэтгэл эрхэм хүндэлцээ Ванчма танаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулсан эмээ, ээж, би 3 үеийг алдаршуулах хүндэтгэлийн үйл ажиллагаанд боловсролын салбарт ажилдаа эрүүл идэвхтэй амьдралын хэм маягийг түгээн дэлгэрүүлэх гэр бүлийн төлөөлөл болж оролцсон танд хүндэтгэл хадгалуулав. Баянгол сумын засаг даргын хамгийн газрын захирагч эм Насанбат, Баянгол сумын хүүхэд гэр бүл хөгжлийн газрын дарга Миндбаяр, Баянгол аймгийн нийтийн намын сангийн дарга Б. Төвшинчим гэсэн хүндэтгэлийг хүргэж байна. За ихэм агуу ээжид үнэхээр одоо 3 үеэрээ эрүүл идэвхтэй амьдралын хэм маягийг түгээн дэлгэрүүлэх гэр бүлийн төлөөлөл болж энэ гэр бүлийг өөрөөсөө салаасан ихэм сайхан ээжид хүндэтгэл хадгалж байна. Бүх ээжүүд баяр хүргээрэй. За ээж нь дахиад бэлэг. За ихэм агуу ээжийн охин бас бид бүгдээ хүндэлж хайрлаж бас хамтран сэтгэгч эрхэм үндэт ээж болон танаа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулсан эмээ, ээж, би 3 үеийг алдаршуулах хүндэтгэлийн үйл ажиллагаанд эрүүл идэвхтэй амьдралын хэм маягийг түгээн дэлгэрүүлсэн гэр бүлийн төлөөлөл болж оролцсон танд талархал хадгалуулваа. Төр улстай хүндлүүлсэн түмэн олондоо үлгэр жишээ төрөс садан ахын дүүстэй түшигтэй өв соёлын дээдсэн өрх гэр бүл олон байгээ гэсэн ерөөлийг 3 байгууллагын даргын одоо хамт тэмдэгтэй дуслалын зүйлтэй хамт гадуулъя. За олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зохион байгуулсан эмээ ээж би 3 үеийн алдаршуулах хүндэтгэлийн үйл ажиллагаанд эрүүл идэвхтэй амьдралын хэм маягийг түгээн дэлгэрүүлсэн гэр бүлийн төлөөлөл болон оролцож буйд талархал хадгалуулваа. Бүлийн сайхан ээжүүдийн өргөмжлөл, хүндэтгэл, талархлын үгнүүд ижилхэн. Гэхдээ гэр бүлийн онцлог байгаа. Тэрийг задлах гүтгэгч маань чиглүүлээ явчихъя. Тийм ээ бид нар уншихгүйгаа шууд. Оюуны спортоор хичээлсэн, амжилт гаргаж бусдад түгээн дэлгэрүүлж байгаа оюунлаг гэр бүлийн төлөөлөл 3 үеийн хүндэтгэн орж байна. Гэрэл гэрээдүү шатрын клубын маань сурагчид нь одоо аймгийн нийтийн намын сангийн хүүхдийн уншлагын танхимаар тогтмол үйлчлүүлдэг ийм клуб байгаа. За та бүхэнд хамтдан гэр бүл зураг авах гинэ. За. Жохоо урагшаа зогсгоо. Жохоо урагшаа зогсч. За. Болсон. За.
дараагийн гэр бүл маань өв соёлоо дээдлэн дэлгэрүүлж өвлүүлсэн уран гэр бүлийн 3 үеийн төлөөллийг хүндэтгэн урьж байна. Соёлоо дээдлэн дэлгэрүүлж байхын үлцэгтэй өрөөлийг өргөн төвшүүлээ. Дараагийн гэр бүл маань боловсролын салбарт ажилладаг соён гэгэрүүлэгч гэр бүлийн 3 үеийн төлөөллийг хүндэтгэн урьж байна. Амжилт хүсье. Дараагийн гэр бүл маань Монголын уламжлалт сурын харваагаар Гарамгай мэргэн сумын мэргэн залтай өвтөгчдгийг хүндэтгэн урьж байна. Яндангийн баасан, даваа нямын ганц үхийн амин эрдэнэ. Сурын гарваагаан түгээсээр байх үлцэгтэй өрөөлийг өргөн төвшүүлье. За дараагийн гэр бүл маань хүмүүнлэгийн үйлсдэх хувь нэмрэн оруулсан хүмүүнлэг гэр бүлийн 3 үеийн төлөөллийг хүндэтгэн урьж байна. Цэнддогийн дулам, Ногдон готов дорж, Чулуунбаатарын Ичин Норвигон хүндэтгэн урьж байна. Гэр бүл маань шагналан гардаж авч хүндэтгэлэн гардаж авч байна. Та бүхэндээ ажлын амжилтыг хүсэн ёроё. Дараагийн гэр бүл маань хүчний байгууллагад ажилладаг эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон гэр бүлийн 3 үеийн төлөөллийг хүндэтгэн урьж байна. Сэрэтрийн тогтох, Дамбигийн мөнх цэцэг, Дашгуугийн буян нэг эхнэрийг хүндэтгэн урьж байна.
За, жоох урагшаа засчих юм уу? За. За баярлалаа та бүхэндээ. Ингээд дурсгалын бөөндөө авах зураг дараалцгаая. Бид